За сайн байцгаана уу. 3 дахь өдрийн бичлэгээр уулзж байна. Манад дөнгөж өглөө босоод за одоо өөртөө мэдрэгдэж байгаа мэдрэмжийнхаа талаар та бүхэнтэйгээ хуваалцъя. За эхний 2 хоногийн байдлаар бол одоо цаахараа хассан. За гидс бол маш их тийм нарийсаа өвтгөн гаралт бол маш сайжирсан. За тэгээд мэдээллийн чанартай та бүхэндээ хүргэх зүйл байна. Энэ нь бол бид нар одоо өөрийн эрүүл мэндийн байдлыг хэл тэгээд өглөөний өлөн шээснийхаа өнгөөр ерөнхийдөө бас мэдэж болдог. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл та нар манаас судлаарай. Би бол одоо эмч хүн биш байгаа. За бүгдээрээ хамт одоо хэлнийхаа өнгөрийг харцгаая. За өглөө бол дөнгөж босоод угаагаагүй байгаа гэхэд ерөнхийдөө юм цайвар байна. За тэгээд хэрвээ юм ногоон шаргал өнгөр их тогтсон байх юм бол одоо яг тэрнтэй ч адилхан юм өнгөр энэ дотоод ингээ улаан хоолой хотоод гидсэн чинь бас тогтсон байдаг. Тиймээс бид нар ингээ зөвхөн хилээ харах биш энэ хилээрээ дамжуулаад дотоод эрхтнээ бас толдох юм боломжтой байдаг. За хоёрдугаарт бол өглөөний өлөн одоо шээснийхаа өнгийг харах хэрэгтэй. За миний хувьд бол за ингээд өглөөнийхөө одоо өлөн шээсийг бол ингээ аваа бэлтцсэн байна. За энд бол нэлийн тийм шаргал харагдаж байна. За энэ бол хэвийн өнгөтэй байна. Хэрвээ хүн ингээд огт шингэн уухгүй байх юм бол илүү тийм өтгөн тэгээд тийм улбар өнгөтэй болж ирдэг. За тэр бол маш их шингэний дутагдaltaй байна гэсэн үг ээ. Тэгээд хүний биед бол хүний бие ингэж энерги авч нөхөн сэргээдэг. Ерөнхийдөө 3 төрлийн систем байна гэж үзэж байгаа. За үүний нэгдүгээрхийг бол бид бүхэн мэднэ. Мэдээж хүн энергийг сахар буюу одоо энэ сахарыг инсулин тийм ээ нойр болчирхоноос инсулин ялгараад сахарыг задлаад эрчим хүч болгож энергийг ингэж хэргэлдэг. Тэгвэл одоо хүн болгон гайхаж байгаа. Сахарыг хасчаар чинь одоо тархи чинь юу идэх юм бэ те? Одоо тархи сахараар хоололдог штэ гэдэг ч юм уу. Тэгвэл сахарыг хасахаар хүн 2 дахь энергийн их үүсвэрийн үйлдэлийн систем рүүгээ шилждэг. Энэ нь юу вэ гэхээр одоо инсулин ялгаруулж сахарыг боловсруулах ийм одоо үйл ажиллагааны энерги боловсруулах систем нь ингээд унтраад тэгээд одоо сахарын их үүсвэр эхлээд одоо цуснд үлдсэн байсан сахараа ялгаруулж дуусаад ходоод гидсний сахараа одоо боловсруулж дуусаад ингээд сахарын их үүсвэр гаднаас орж ирэхгүй байхлаар хүний бие дараагийн энерги их үүсвэрээ одоо гаргаж авах хэрэгтэй юм байна гэдэг одоо маш ухаалаг системтэй байдаг. За энэ нь болохоор одоо бид бүхний илгэнд кетозис гэж одоо молекулууд ялгарч эхэлдэг. Илэг маань өөрөө тэрийг боловсруулж гаргаж ирдэг. За энэ кетон биетүүд нь яадаг вэ гэхээр хүний нөөцөлсөн одоо энэ тэндээ энэ бугуулгандаа ч юм уу энэ гидсэндээ, гуйндаа, тэгээл энэ хүзүү цээжиндээ, гацартаа ингэж одоо хуримтлуулсан байсан тэр өөхөн идүүдийг задалж тэр задлсан одоо өөхнөөсөө эрчим хүчээ гаргаж авдаг ийм үйлдлийн систем рүү шилждэг. За тэгэхээр энийг одоо кетон бие гэж хэлдэг. Энэ үйл системийг бол манай монголчууд ер нь бол урд өмнө мэддэг байсан байгаа юм. Яг одоо энэ шинжлэх ухааны юугаар ингэж гаргаж ирээгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол монголчууд ч биш л тэр хүн төрөлхтний түүхэнд бол ингэж өдөрт 3 хоол идэнэ гэдэг ч юм уу те одоо өлсөнгүүтээ шууд идэх ёстой гэдэг ийм зүйлийг бол одоо энэ маркетинг ялангуяа энэ сахарын бүтээгдэхүүн худалдаалдаг хүмүүс гаргаж ирсэн. Тэгээ энийг дэлхийн нийтийн эрүүл мэндийн байгууллагт бол
зөвлснөөрөө хүн болго одоо өдрийн 3-аас 5 удаа хоол идэх ёстой юм байна гэдэг юм автомат ойлголтыг толгойдоо суулгаад ингээд өлссөн өсөөгүй ингээд идэж идэг юм юутай зүгээр дадал зуршилтай болчихсон. Тэгтэл байгалаасаа амтан болвол ингээд байнга идээд идэггүй. Бүх энерги хүчээ зарцуулж тэр хоолоо олж идэхин тулд маш их хөдөлмөрлөжтэй булчин шүрмсээ хөдөлгөж ингээд одоо тэр өлссөн байх үедээ иддэг. Тэгтээ ингээд маш их идээд идэггүй бас. Ингээд цадсан бол ингээд бас орхичдаг. Ер нь бол монголчууд бас дээр үеэсээ бас тийм байсан байна. Ерөнхийдөө мал цайгаа ингээ хөөж яваад тэгээд нэг цагаан эдэгээ хэргэлждэг ч юм уу те. Тэгээд өдөр нь ингээд нэг өвлийн цагаар бол нэг махаа чанаад идчихдэг. Зундаа бол сайхан таргаа уучдаг. Ийм байсан байгаа. Тэгээд тэр нь бол ерөөсөө тэгж их идэж те зогсоо зайгүй 3-4 нь ингэж өдөржин 4-5 удаа тэгэж махан хоол эсвэл одоо тийм хүнд гурил цөөн эдрийг бол тэгж ерөөсөө иддэггүй байсан байгаа. За тэгээд өнөөдрийн миний яриад байгаа эхний 2 хоногийн маань үр дүн дээр бол би энэ 2 дахь буюу кетосис гэдэг тийм энэ кетонын бие үйлдвэрлэж эхэлсэн байна. За хүний бие ингээд цус нь 24-өөс 36 цагийн дараа нэгсний одоо өмнөх өдрийн идсэн тэр сахарын үлдэгдэл цуснаас ингээд ялгарч дууссаны дараагаар бол кетонын биеийг ялгаруулдаг. Энэ кетонын биеийг шалгаж үздэг ийм тест бол одоо байдаг. Одоо өглөөний өлн шээсэн дээрээ ингээд дүрээд тэгээд тестлээд үзчихдэг байгаа. За тэгээд би бол ингээд үтсэн. За бүгдээрээ хамтдаа харцгаая. За энэ ингээд өглөөний өлн шээсэндээ энэ стикерийг дүрээд за энэ өнгийн та бүхэн маань харж байна. Энэ бол ийм хүрэн улаан өнгөтэй байна. За энэ хүрэн улаан өнгө нь бол таны биед кетон одоо цуснд чинь цуснд болон одоо шээсэнд тийм ээ эдийн хэмжээний кетоны бие ялгарсан байна гэдгийг одоо өнгөөр нь үзүүлж байна тийм ээ. Энд одоо 40 одоо 50 орчим байна гэж үзэж болно. За ингээ хэрвээ ийм өнгө хэрвээ гарч ирэхгүй байх юм бол таны биед одоо ямар нэгэн кетонын бие байхгүй байна гэж одоо илтгэдэг ийм тест хэрэгэлдэг. За энэ тестээ үзээд за одоо бол миний бие чинь эхлээд 2 хоног эхний 48 цаг өнгөрсөн байна. Тэгээд 48 цаг дээр бол маш сайн кетонын биеийн үйлдвэрлэл эхэлсэн байна. За кетонын бие үйлдвэрлээд эхлэнгүүт хүний бие одоо өвтгөн болон шингэнээрээ хорт одоо биедээ энэ тэндээ ингээ хадгалсан байсан өөхөн хэлбэрээр хадгалсан байсан хорт бодисуудаа гадагшлуулж эхэлдэг. За энэ үе дээр бол бид бүхэн маш сайн шингэнээ уух ёстой. Тэгээд өшөө илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээ та нар маань цаашаа өргөжлүүлээд ингээд дараагийн бичлэгүүдээс маань үзээрэй. Тэгэхээр ингээд мөн бас одоо эхний 2 хоногийн дотор бол би ингээд 1 кг хассан байна. За 1 кг хасахтаа бол зөвхөн одоо жин хасах биш. Өөхний харьцуултаа ингэж харах хэрэгтэй. Тэгээд одоо 1 кг хасалтын жингийн маань 500 г нь бол өөх байна. Тэрний одоо 500 г нь бол одоо ерөнхийдөө шингэн хүн бол ингээд эхнээ ээлжинд бол сахарыг хасахад бол нөгөө ингээд хавн гэдэг зүйл бол ингээ гарч идэг. Тэгэхээр шууд одоо өөх бас тийм амар хасагддаггүй. Тэгэхээр эхлээд ингээ хавнгаа хөөдөг. Тэгэхээр хавнгаараа бол ингээд бас нэлийн ихчин хассан байна. Тэгээ энэ бол одоо дөнгөж эхлэл. Тэгээ цаашдаа ингээ 7 хоногоор бас жингийн үзүүлэлт, тэ биеийн эрүүл мэндийн үзүүлэлт мөн одоо энэ талаар олж мэдсэн мэдлгүүдээ хуваалцсанаа. За тэгээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Бүгдд нь энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.